Хүүхдүүдээ бид нар өнөөдөр таасаар хулгана хийх юм байгаа шүү. За тэгэхээр бидэнд нэгдүгээрт юу хэрэгтэй? Цав уу, амдруулжин цаас, за тэгээд харандаа, хайч, бал, за дугуй дүрс гаргах нэг юм хэмжээ. Ямар ч зүйл ээж болно тийм ээ. Ягаад тэгэхээр энэ хулган маань 2 дугуй дүрснээс бол бараг бүтэж байгаа. Тийм учраас бид нар тийм дугуй гаргах ямар нэгэн зүйл хэрэгтэй. Багш нь бол энэ төмөр зүйлийг ашиглах гэж байна те. За нэгдүгээр бид нар яах вэ гэхээр сүүлээ хулганыхаа сүүлийг цаасаа урт байгаа дээр нь хайчилж аавна. Тэгэхээр сүүл маань үзүүрлүгээ нарийнхан нэлээд урт байдаг шүү дээ тийм ээ. Тийм учраас амдруулжин цаасаа хайчилхаасаа төрүүлээ яаж яах нь хулганыхаа сүүлийг бид нар одоо хайчилж авч байна. За та нарын донд хулганаас айдаг хүн байгаа юу? Тэгэхээр бид нар цаасаар уралж байгаа учраас айх шаардлага байхгүй шүү дээ тийм ээ. Тэгээд бас бидний уралж байгаа хулган маань өхөөрдөм игдүүтэй төрхтэй болох юм шүү. За одоо ингээд дөрөөсөө дандаа булан тохороогоо шахаад энэ те цаасаа ашиглах. Тэгэхээр дараагийн удаа бас энэ цаасаа өөр зүйлд ашиглах учраас одоо 2 жаахан бөөрнгийн дүрсээ одоо дураад авъя бүгдөө. За ингээд энийгээ тойруулаад 2 ширхэг хэрэгтэй тий. За ингээд сайхан тойруулчаад одоо харин бид нар хайчлахтай хажуугийн илүү цаасаа яах нь хайчлаа цааш нь авчна. Дараагийн бас өөр бүтээл хийхэд яах нь шар жаахан цаас хэрэг болох юм бол бид нар энэ цаасаа ашиглаж болно тийм ээ. Тэгэхээр аривлан хэмнэн гэдэг бол маш чухал соёл шүү дээ. Маш чухал дадал тийм ээ. Тэгэхээр та нар маань одооноос эхлээд юмдаа ариг гамтай хандаа сурчих юм бол зөв дадал зуршилтай болно гэсэн үг. За ингээд сайхан 2 дугуй дүрсээ хайчлаад авчна. Тэгэхээр зэрэг нь том дугуйч болно, жижиг дугуйч болно. Тэгэхээр томоор хайшлах тусам том хулгантай, жижигээр хайшлах тусам жижиг хулгантай болно л гэд бодоод авах хэрэгтэй. Тэгэхээр биднэрт байгаа дугуй дүрсийн чиний эргэн тойрон аягны ёроол тийм ээ юу ч хийж олж төөхтүүдээ тийм ээ. Үзэгний савны чинь эсвэл усны савны чинь ёроолч гэдэг юм уу. За ингээд дугуй дүрс болгоод зурч болох зүйлээр бид нар яах нь 2 ижил дугуй дүрсээ зураад хайчилж авах нь тийм ээ. За тэгээд хайчилж авангуудаа дугуй дүрсээ яах вэ гэхээр эргэн тойронд гарсан хаягдл хогнуудаа сайхан цэвэрлжээд тэгэхээр юу аливаа зүйлийг хийхэд орчноо байнга ямар байх вэ? Цэвэр цэмцгэр байх юм бол урамтай сайхан хүн бүтээл хийдэг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ маань бидний хувьд ч гэсэн бүтээл шүү дээ. За тэгээд бөөрнгийн цаасынхаа голоор нь нуглаад 2 талаас нь тэнцүүлж хагаад голоор нь нуглаад за нэг нугалсан дугуй цаасаа төр тавиад дараагийнхыгаа нугалж агаад за тэгээд нэгэн дээр нь явах вэхээр бид нар зурна. За зурхтаа за багшигаа харж байгаарай. За одоо эндээс яах нь дугуйруулаад дээшээгээ тэгээд доошоо буцаагаад нарийнхан болгочихоор тий. За бараг зүрх зурж байгаа юм шиг зурж байгаа зөвхтөдөө. За одоо энэ зурсныгаа дагуулад яах вэ? Хайчлна. За ингээд сайхан хайчилчихна. Ингээд хайчлаад авчин бүгдөө. За хайчилсан дугуйгаа харъя да. Ийм болоод ирлээ. За энэ маань юу ах вэ гэхээр хулганы маань толгойн хэлбэр байна тийм ээ. За тэнд бид нар хушуугийн зураад бас яах вэ? Сахал бас зурж өгнө. За сахлын нод яах вэ? 2 тийш нь сайхан ингээд тий урт сахал зурж өгөөд за одоо нүд зурна. 2 хөөрхөн нүдийн зураад өгнө. За нүдийн зураад за одоо дараа нь бид нэр чихийг нугалж өгөх юм байгаа шүү. Тэгэхээр за ингээд энэ хоёроо бол яах вэ? Жохон ташуулдаад нуглаад өгөхөд хулганы маань чих гараад ирэх нэ. За ингээд толгой нь бэлэн болчихлоо шүү дээ хулганы маань тийм ээ. За одоо тэгвэл нөгөө дугуй маань юу хагас дугуй маань юу болох нь вэ? Энэ маань хулганы маань их бий болох нь. За тэгэхээр их биендээ бид нөгөө нэг талд нь яах нь сүүлээ. За сүүлээ нарийнхан урт сайхан цавуудж агаад нилээн оруулж нааж өгөөрэй. Тэгэхгүй бол нөгөө мултраад унчих учраас тийм ээ. За ингээд сүүлээ сайхан наалаа. Наагаад за тэгээд буцаж эргүүлээд
Сүүлдээ талынхаа эсрэг талд нь бид нар яах вүлээ? Толгоогоо нааж өгнө шүү дээ, тийм ээ. За ингээд сүүлдээ их бие манд бий болчлоо. Одоо их биеийнхаа дээд хэсгийг цавуудаад, одоо хоёр талын сайхан цавуудж агаад, за тэгээд өөртөө сайхан мэдрэмжээрээ те яаж хэвэл игдүүтэй хөөрхөн биеийнх нь харьцаа зохимжтой болох нь гэдгээ бодож жагаад бид нар яах вэ? Толгоогоо их биендээ наагаад өгнө. За ингээд бидний хийсэн хулгай бэлэн болчлоо. Амархан байгаа сте өгтөө дээ.